Сайн байцгаана уу эцэгчүүдээ. Жид сургуулийн нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийн сэтгэл судлаач багш нар мэдчилж байна. За өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан бид нар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр бэлтлээ. Өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн төвөмөл асуудал хэд хэдэн асуулт байдаг. Түүний нэг нь хүүхдээ хэрхэн хариуцлагатай хүн болгох вэ? Хэрхэн хариуцлагыг нь нэмэгдүүлэх вэ? Үүн дээр ямар зөвлөгөө зөвлөмж мэдээлэл өгөх вэ гэх мэтчлэн асуултуудыг сэтгэл судлаачид түгээмэл тавьж асуудаг байгаа. За инхээр энд та хоёр хариулт өгвөл. За дийлэнх хүмүүс маань ихэнхдээ үүрэг хүлээхийг яг хариуцлагатай байдал гэж бас ойлгодог. За хариуцлагатай байдал эцэг эх нь хүүхэдтэй зөвхөн хэлж ярьснаар, ойлгуулснаар бий болоод ойлгодог зүйл ерөөсөө биш байгаа. Харин хүүхэд ямар нэгэн зүйлийг өөрөө бие даан хариуцаад хийж үзээ, тэрнээсээ туршлага хуримтлуулсны үндсэн дээр хариуцлагатай байдлыг ойлгодог зүйл байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд төрхөөсөө хариуцлагатай төрдөггүй. Хүүхэд амьдралынхаа турш одоо хариуцлагатай байдал дадлагчиж, туршлагажиж суралцдаг тийм нэг чадвар нэг ёсны. За тэгвэл эцэг эхчүүд та бүхэн наашаад анхаарлаа хандуулаарай. За бид бүгд нийт хэд хэдэн асуултыг бэлдсэн байгаа. За та энэхүү асуултуудыг сонсоод дотроо тийм эсвэл үгүй гэсэн хариултыг өгөөрэй. За эхний асуулт. За таны хүүхэд одоо альва нэг хариуцсан үйл ажиллагаа, үүрэг хариуцлага биелүүлээгүйгийнхаа төлөө одоо бусдыг буруутгаж шалтгаан ихэвчлэн тоочдгоо. Хоёр дахь асуулт. За таны хүүхэд ямарваа нэгэн үүрэг хариуцлага үүрхээс ихэвчлэн цаар алдгүй. Мэдгүй, чадахгүй, дараа нь үлээ гэх мэтлэнгээр. За гурав дахь асуулт маань та хүүхдийнхээ өмнөөс ихэнх шийдвэрүүдийг гаргадаг уу? За дөрөв дахь асуулт маань таны хүүхэд хийсэн буруу зүйлдээ ихэвчлэн хүлээн зөвшөөрдөггүй юу? Эдгээр асуултанд та 3 ба түүнээс дээш удаа тийм гэж хариулсан бол таны хүүхэд хариуцлагагүй байдал илэрч байгааг харуулж байна гэсэн үг байна. За тэгэхээр өмнөнийх үг гэхээр хэлсэнчлэн хариуцлага гэдэг маань болохоор төрмөл зүйл биш, хүүхэд өсч үржирээр өөртөө бий болгож чаддаг тэр хүчин зүйл байгаа. За тэгэхээр магадгүй өнөнд эцэг эхчүүд ямар нэгэн алдаа санамсргүй гаргадаг байж бас болцшгүй байгаа тийм үү? За эцэг эхчүүдийн бас түгээмэл гаргадаг алдаануудын нэг бол за хүүхдийнхөө өмнөөс шийдвэр гаргадаг байдал. За энэ нь юу гэсэн үг вэ? Ялангуяа өсвөр насны хүүхэд одоо өөрөө шийдвэр гаргах, сонголт хийх маш их сонирхолтой болсон байдаг. Гэтэл нөгөө хүүхэдтэй энэ болцоог олохгүй яваад байх юм бол нөгөө хүүхэд маань одоо хариуцлагатай байдал дадлагчиж, туршлагачих болцоог нэг ёсны өгөхгүй байгаад байна гэсэн үг. За мөн хүүхэд ямар нэгэн зүйлийг бие даан хариуцаад хийхийг оролдох үед эцэг эхийн зүгээс чи наатаа хийж чадахгүй юм шүү гэх зэргээр хийх хүсэл сэтлийг нь унтраадаг тохиолдлууд бас гардаг. Мөн альва хийсэн зүйлийг нь яг өөрөө гоочулдаг. Ингэж ихээр яадаг юм ийш арай дээр хийж болохгүй байсан юм уу гэх мэтчлэнгээр мөн дахиад нэг гаргадаг алдааны хөрөг хүүхдэд алдах боломжийг олгодоггүй, алдсан эсвэл бүтлгүүцсэн тохиолдолд маш хүнд хатуу шийдвэрлэлд ногдуулдаг. Энэ нь буцаад хүүхэд ихгээрээ альва нэгэн үүрэг даалгаврыг авахаас эсвэл ихгээрээ хариуцаж хийхээс өөрөөс айх, залхах, зүгтаах байдлуудаас ихгээрээ үүсч бий болох бас боломжтой буюу сул талтай байдаг. За мөн эцэг эхчүүд маань бас нэг анхаарах зүйл юу вэ гэхээр та бүхэн аливаа зүйлд хэрхэн яаж хариуцлагатай хандаж байна гэдгээс таны хүүхдүүд харж суралцдаг байгаа. Тэгэхээр та гэр бүлдээ болон ажил дээрээ ямар нэгэн зүйл дээр хариуцлага хэр үүрч ямархуу хэмжээнд авч явдаг вэ гэдгээ бас дотроо тунгаан бодоорой. За тэгэхээр бүгдээрээ сая хариуцлага гэж юу вэ? За эцэг эхчүүд ямар нийтлэг алдаа гаргадаг бол талаар ярилцлаа. Тэгвэл одоо бүгдээрээ хэрхэн нэмэгдүүлж болох талаар ярилцъя. За хүүхдэд сонгох эрхийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд бол аль хэдийн сонголтоо бие даан хийх хүсэлтэй байдаг. За тиймээс ямар дугуйлан хамрагдмаар байгаа, ямар хичээлийг сонгон судалмаар байгаа. За мөн гэрийн даалгавраа хэдэн цагт хийдэг баймаар байгаа вэ гэдэг тэрхүү хувааруудаа өөрөө зохиох тэр сонголтыг нь гаргаж өгдөг байх хэрэгтэй. За мөн түүнчлэн
альва үйл ажиллагааг яагаад хийж байгаа, энийг хийснээрээ ямар үр дүн авчрахыг мэдэж байвал тухайн хүүхэд маш хийх сэтэл тэмүүлтэй болдог. Өөрөөр хэлбэл та тэр үйл ажиллагааныхаа одоо учир шалтгаан, үр дагавар, үр дүнг нь сайтар тайлбарлаж өгч байгаарай. Мөн түрүүний хэлсэн нэг алдаа байсан. За тэрнийхээ хүүхдтэйгээ хийсэн үйл зүйлийг гойшлохоос илүүтэйгээр хүүхэд алдсан эсвэл бүтлгүүцсэн тохиолдолд өөртөөхөө туршлагаас насан туршид маань ярьж өгвөл хүүхэд энэ дээр илүү их эерэг дэмжлэг буцаагаад цаашдаа өөрийг хариуцлагыг хүлээж авах тэрнийхээ чадвар нь нэмэгдэг байх нэ. За бас хэрвээ та хүүхдээ ямар нэгэн эерэг дадал суралцуулахыг хүсэж байгаа бол ямар нэгэн үүрэг хариуцлагыг өгөөд тухайн зүйлд нь тодорхой хугацааг тавьж өгөх хэрэгтэй. За жишээлбэл хүүхэд маань өөрийнхөө хугацаа эмгэл зэгцэлж өөрийнхөө шүүгээ зэгцлэхэд нь та 2 өдрийн хугацаа өгж болно. 2 өдрийн дараа шалгана гэсэн үг. За эсвэл хичээлийн хэрэглэл болон хувийн хүүхэдтэй номын сантай бол номын сангаа 3 өдрийн дараа гэхэд зэгцлээд хэрэггүй номнуудаа гаргасан байх гэдэг мэтлэр даалгавар өгч болно. За аяндаа хүүхдүүд маань энэ зүйлүүдээ хийгээд дадаад ирэхээр энэ хугацааг өөрөө тохируулаад өөрөө сонгоод хийх дадлагтай болдог байгаа. За сэтгэл судлаач бид нар бас өргөн ашигладаг, зөвлөдөг аргуудын нэг бол одоо хүүхдээ альва нэг эерэг чанарт одоо төлөвшүүлэхийг хүсчихвэл та урамшууллын арга хэрэглээрэй гэсэн аргыг зөвлөдөг байгаа. Үүнийг мөн эерэг бэхжүүлэлтийн арга гэж нэрлэдэг. За тэгээд бид энэ удаагийн зөвлөгөөгөөрөө эцэгчүүд та бүхэн одоо яг эдгээр зөвлөгөөг хэрхэн яаж гэр бүлийнхаа гишүүдэд ашиглах талаар 2 практик аргыг санал болгож байгаа. За эхний арга маань энэ хүснэгтэн дээр ажиллах арга байгаа. За хөндлөнгөөр 7 хоногийн 7 өдрийг бичсэн байна. За босоогоор буюу доошоогоо одоо хийх зүйлсийн жагсаалтуудыг бичсэн байна. За эцэг эхчүүд та бүхэн одоо хүүхдийнхаа ямар чанарыг нь илүү сайжруулмаар, юунд илүү хариуцлагатай хандахыг одоо хүсэж байгаагаа одоо хүүхдтэйгээ тодорхой ярилцаад өөрөө сайтар бодож төлөвлөөд за хэрвээ та жишээлбэл хичээлээ маш хариуцлагатай, биедан, санаачлагтай хийдэг байхыг хүсэж байгаа бол хичээлүүдийн нэрсүүдийг ингэж доош нь цуглаж бичиж болно. За хэрвээ та гэр бүлийнхаа үйл ажиллагаанд татан оролцуулахыг хүсэж байгаа бол гэрийн ажлуудыг доош нь жагсаанд бичиж болно. За тэгэхээр энэ чи аяг угаах, тоо сургуулах гэж гэрийн ажлууд байж болно. За бид нар энэ чи 6 одоо хийх ажлын жагсаалтыг гаргасан байгаа. 7 өдөр гэхээр энэ хүүхэд тухайн 7 хоногт 42 одыг нийт цуглуулах байгаа. За энэ аргыг бүгдээрээ хамтдаа хэрхэн яаж дүгнэх вэ? Хүүхдүүдэд хэрхэн урамшуулах вэ гэдгийг хамтдаа харцгаая. За 42 од гэдэг бол тухайн хүүхэд 100% гүйцэтгэлтэй хийсэн гэсэн үг. За 80-аас 100% гүйцэтгэл буюу 42 одоос 35 одыг хэрэг цуглуулсан бол хүүхдийг 1 өдөр, 2 өдөр гэрийн ажлаас чөлөөлөхөө гэдэг тэр эрхээр урамшуулж бас болох нь байна. За харин 34-аас 25 од буюу 80-аас 60% гүйцэтгэлтэй хийсэн тохиолдолд дуртай хоолыг нь хийж өгөх байдлаар урамшуулж болох нэ. За харин 24-өөс 15 од буюу хүүхэд хийх зүйлийгээ 50%-аас доош гүйцэтгсэн тохиолдолд оройн хоол хариуцаж хийх тэр хариуцлагыг хийлгэж болох нь байна. За харин хүүхэд хангалтгүй буюу 30%-аас доош, за жишээлбэл 14 одоос доош од цуглуулсан тохиолдолд хүүхдийн интернет орох эрхийг нь хязгаарлах байдлаар бид нар хариуцлага руу нэргэж чиглүүлэх тийм чиглүүлгээ хийж болно. За энэ аргын одоо маш ач холбогдол нь юу вэ гэхээр одоо альва нэг эерэг дадал хэвшилд одоо тухайн хүүхдийг төлөвшүүлж байгаа. За тэгээ альва үйл ажиллагаа үүрэг хариуцлагыг хийснээрээ гүйцэтгснээрээ ямар үр дагаврыг олж авахыг ингээд боддоор олж харах боломжтой. За мөн төлөвлөлт хийх, чухал бүсийг ялгах, цаг ашиглалт гэх мэтлэн маш одоо эерэг ашиглаж болох арга байгаа. За бидний 2 дахь арга нь болохоор ямар арга байх вэ гэхээр тухайн гэр бүл 20-оос дээшний бүх хүмүүс оролцох боломжтой гэр бүлийг бүгдийг нь хамарсан ийм арга байгаа. За энэ нь болохоор яах вэ гэхээр та бүхэн хоорондоо гэр бүлээрээ сууж ярилцаж байгаад гэр бүлдээ хийдэг үүргүүд яах вэ гэхээр энэ мэтчлэнгээр яах вэ гэхээр бичээд тавина гэсэн үг байна. За жишээлбэл энд яв байх вэ гэхээр энэ хоогоос эхлүүлэх, аягаа угаах, за мөн тоглоомоо хураах гэсэн үүргүүд байна. За тоос оруулах, шал угаах, тоол их.
За хоол хийх маань нэлээд том үйл ажиллагаа болохоор та өдрөөр нь салгаж болно. За над дээр жишээлбэл лав бүрүү гарагуд байна. За үргэлжлүүлэн хоол хийх даваа мегмар гарагийн хуваарууд, хувц угаах, тоос арчих зэрэг ажлууд байна. За энэ нэгсэндээ ингээд та бүхэн үнийг яг бичээд үүргүүдээ хуваар бичээд тавьсныхаа дараа гэр бүлийн гишүүн тус бүр яах вэ гэхээр өөрсдөө сонголтод хувилбараа буюу хин нэг сонголтоожлуудын хин юг хийх үү өөрсдөөс сонгож авна гэсэн үг. За тэгээ ингээд сонгож авсан тохиолдолд магадгүй яах вэ гэхээр хэрвээ сонгогчдод хийхгүй бол яах вэ? Энэ тохиолдолд энэ гэр бүлийн бүх гишүүд эхний тохиолдолд аман гэрээ хийж болно. Үүнийг би ингээд хийхээ эсвэл ингээд байхаа хамлаж байна. Эсвэл тангарлаж байна. Эсвэл нөгөө тохиолдолд болохоор юу байж болох вэ гэхээр хүснэгтэн хэлбэрээр за босоогоороо яг гэр бүлийн гишүүдийн нэрс за хүнлэнгөөр нь болохоор гэрээ үүргүүд. За үүн дээр яг хэрэг нэг давуу тал нь онцлог нь өмнөхөөс ялгаатай хийсэн хүн нь өөрийгөө хийсэн гэж тэмдэглэгээ буюу тэр одыг өөрөө өөртөө байршуулах байгаа. За энэ нэг гэсэндээ хүн өөрийнхөө үйл ажиллагааг хариуцах бие даач их тэр боломжийг нь олгож байгаа нэг тийм том давуу талтай байгаа. Тэгэхээр одоо үүгээр хүүхэд бусдын өмнө хариуцлага хүлээж сурж байгаа. За мөн түнчлэн одоо гэр бүлийн гишүүн бүр ямарваа нэгэн үүрэг хариуцлага хүлээдэг. Би гэр бүлийнхаа маш чухал нэг хэсэг, би үн цэнтэй гишүүн юм гэх хэмжлээ ойлголтуудыг авч байгаа. Мөн одоо өсвөр насны хүүхэд сонголт хийх маш дуртай, сонирхолтой байдаг гэж байгаа учраас өөрөө сонголтоо хийж байгаа. Тэгээ чөлөө сонголт хийж байгаа байдал байгаа. Энэ дахиад нэг зүг гарч ирэх зүйл нь болохоор юу вэ гэхээр би ихийг хийлээ, би багыг хийлээ биш бүгд яг эрх тэгш байгаа учраас гэр бүл шудраг байдал, үйл ойлголцол, сөргөлдөөн гарахаас хүрээ зайлсхийж байгаа бас нэг тийм том давуу талтай байна. За төгсгөлд нь хэлэхэд хүүхдүүд маань энэ аргыг ашиглаж гэр бүл дотроо ямар нэг үүрэг хариуцлага үүрснээрээ хамтад сэтгэлгээ нь илүү хөгжиж баг хамт олноор ажиллах чадвар нь дэвшилдэгэ. За энэ хүрээд бидний зөвлөгөө мэдээлэл маань дуусч байна. Дараагийн зөвлөгөө мэдээлэлээрээ та бүхэнд өсвөр насны хүүхэд хэрхэн яаж өөрчлөгддөг вэ гэдэг мэдээллийг хүргэх болно. За баярлалаа.